нойлын суултууртай адилтгсан. Талд ярьж байгаа нь амар сонсогдоод байсан гинэ. Тэгсэн чинь хүшээ Лисагийн өгцөг бүр амар гойлцсан байна. Хүүе Жисүүгийн хөхн арай жоохон том урчсан ч юм уу. Тоглолтын үеэр штэ те. Blackpink-ийн нэрийн ус зарсан. 2000 воноор зарсан. Hi YouTube. Шинэ бичлэгтэй тавтай морил энэ удаагийн бичлэг бол Blackpink in your area. Blackpink ирлээ. Blackpink-ийн тоглолтыг мөн comeback-ийг ингээд та бүхэндээ ярих гад сууж байгаадаа бүр туйлын их баяртай. Тэгээд ямар сайнтай хөөрч тогтолсон талаад өөрийнхөө хамаг байдаг ягаан хувцас гаргаж өмсөд нэг юм хар ягаан өнгийг хослолж чад сууж байна. За тэгэхээр айгуу товчхон гэсэн айгуугаа сонирхолтой мэдээллүүдийг баримтуудыг та бүхэнтэйгээ хуваалцахаар бэлдсэн байна. За ер нь бол 3 хэсгээс бүрдэнэ. Нэгдүгээрт манай монгол ютуберууд болон монгол фэнүүд Blackpink-ийн Jump To болон тоглолтын талаар юу гэж ярьсан? Ер нь ямар сэтгэлдтэй байна? За мөн глобал фэнүүд ер нь ямар сэтгэлдтэй байна? Дараа нь тоглолтын тухай бөөнөр ярилцсанаа. Blackpink-ийн Jump To яг music видео нь YouTube цацагдахад дэж хэрэг монгол ютуберууд маань гоё өөрсдийнхөө сэтгэл болон реакшныг хэлсэн байгаа, харуулсан байгаа. Тэг ингээ харсан чинь хид хідэн ер нь бол гарын 13-нд багтах ютуберууд ярьсан байх шүү. Тэг бүгдийг сайхан үзлээ л те. Тэгээ эндээс бол баг дийлэнхний эрэг сэтгэлтэй цөөхөн хідэн хүмүүс нь жоохон сөрөг сэтгэлтэй байсан. Ер нь бол жоохон шүүмжилсэн. Гэтэ надад яг бас өөрийнхөө зүгээс тэр шүүмжин дээр нь дахиад шүүмж хэлмээр санагдсан заяо. Гэтэ энийг жоохон аргументтай гаргаж ирэх гэж би хичээнэ. Нэгдүгээрт 3 соло артист гарч ирээд нэг юм жүжигчин 4 хүн шууд тайзан дээр гарч ирэнгүүтлээ коллаб хийж байгаа юм шиг харагдаад байна гэж байгаа байхгүй юу. Яг тэр хүний л бодол байж болно. Жохон бүжгийн эвсэл гэдэг талаас нь хараад байгаа юм шиг санагдсан байхгүй юу. Гэтэ яг үнэндээ Жисүү чинь айгүй мундаг чадaltaй хоолойтой. Ер нь бол маш сайн дуучин штэ. Тэгээ энийг жоохон бас бодоосаа гэж хүссэн. Зүгээр нэг юм жүжигчин хүн тайзан дээр бас гарч ирээд шууд дуулаад бүжиглээд байгаа юм бол биш ээ. Энийг юу ч хамгийн түрүүнд хэлье гэж бодсон. Энэ мэдээгээр хэлж байгаагийнх нь шалтгаан нь юу вэ гэхлээрээ хамгийн их яригдсан хүн бол Жисүү. За юу. Энэ music видеон дээр ч гэсэн ер нь аль нь тоглолтын хугацаанд хамгийн их муугарч бай, сайнарч бай, магтуулаад тест янз бүрийн ингэж ярианд орж байгаа хүн бол Жисүү байгаа. Гэхдээ хүмүүс Ружиг айгуу хайсан байлээ. Жисүү болохоор айгүй их ярьсан байлээ. Тэр нь гэхдээ янз янзаар заяа. Зарим ютуберууд болохоор ерөнхийдөө айгүй гоё байна. Жисүү бол айгүй гоё тийм харизматай болж гарч ирсэн байна. Ер нь бол ингээд Blackpink-ийн эргэн ирэлтийг харахад айгүй таатай байна. Энэ дуу нь таалагдчихна гэсэн заримд нь таалагдахгүй нь чи амар сонирн байна гэх. Тэгвэл тэгэл янз янзын юм ярьсан байлээ. Хүн болгон өөрсдийнхөө одоо нөгөө хүртхүйгээрээ хүртэж мэдэрнэ гэдэг шиг. Яг л янз бүр хүн болгонд таалагдсан дуу хийх угаасаа боломжгүй штэ. Хин нэгийг шүүмжилж таарна. Тэрэн дундаас монгол фэнүүд ямар сэтгэлдтэй байна? Тэрийг бөөнөр харцгаая. Монгол Blackpink page хуудас байдаг штэ яг фэнүүд нь. Тэр фэнүүд нь бол мэдээж хэрэг дуртай хүлээж авсан байгаа. Тэгэхээр би тэр пэйж гэхээс илүү энэ оддын баримт гээд бүхэл бүтэн 219 мянган фолловерстэй 145 мянган лайктай ийм пэйжээс мэдээлэл авах юм бол одоо Монгол хүмүүсийн комментүүдийг нь унших юм бол илүү баттай байх юм болов гэж бодлоо. Онцгүй дуу байна уу? Хүлээлт өндөртөөж байсныг хэлэх үү? Энэ нь 31-ийн реакшнтай байна. Муулаад байсан хүмүүсээ хэлсэн шүү дээ. MV-тэйгээ энэ дуу алнаа гэж стадионоос чанаргүй бичсэн бичлэгнээс дүгнцгээгээд байсан зүгээр 11 реакшнтай байна. Ер нь бол тийм шүү те. Стадионоос ингээд ер нь чанаргүй бичсэн бичлэг тэгээ MV-г нь үзэх шал ондоо штэ. Шууд сонслоо. Гэхдээ надад маш их таалагдлаа. Бусад хүмүүс юу гэх нь хамаагүй хааха. Надад л үнэхээр таалагдлаа. Тус бүрийн vibe-ыг сайн харуулж нэгтгсэн байна. Ялцчихгүй л Blackpink болохоор дуу нь viral болох байх хааха. 19 реакшнтай байна. Жисүү Лиза хоёр арай л бага screen time авч хоёр гишүүнтэй юм шиг л байлаа. Энэ бүр 21 реакшнтай. Ер нь хамгийн өндөр реакшнтай комментүүдийг нь уншиж заяа. MV-тэйгээ бол үнэхээр мэдрэмж өглөө гал 44 реакшн. За ер нь иймэрхүү байна. Тэгээ янз бүр байгааз таалагдж байгаа хүмүүс нь ч байгаа, таалагдахгүй хүмүүс нь ч байгаа. Тэгээ бас дээрэс нь дутуу залгсан шүлс шиг дуусчлаа. Яг ингээд дөрөх гэж яхад ингээд дуусчихлаа штэ гэжсэн хүмүүс ч бас байсан. Тэгэхээр ингээд фэнүүд бол янз бүрээр ингээд хүлээж авч байгаа юм шиг үлээ. Гэтэл Blackpink ч угаасаа л дэлхийн хамтлаг. Дэлхийн охтын хамтлаг шүү дээ. Тадар бодолтой. Солонгост 2 хоног одоо тоглолтоо хийхдээ 78 мянган хүнийг авчирч чадсан тэр стадионыг дүүргэж чадсан хамтлаг гэж та нар бодолтой. Тэгээ 3 жил завсарлцсан шүү дээ. Тэгвэл глобал фэнүүд юу гэж ярьсныг бүүнээр харцгаая.
Хөгжилтэй дуу шиг байна. Гэхдээ Blackpink-ийн дуу шиг бол биш байна. Гэрээгээ сумгаагүй гээд ийм дуу хөгжиж байгаа хэрэг үү? PSY-ийн дуу шиг санагдлаа гинэ. Фестивал дээр дөргөхөд гоё. Окей, би энтэй бол санал нэгдэжээ. Bollywood дуу шиг гэхдээ Blackpink болохоор сайн ч муу ч амжилт олчихно уу? Хэдэн жилийн дараа гаргаж байгаа дуу гэхэд жоохон тийм хэл байна гэж байгаа юм шиг байна тий. Дуун дажууч бүжгийн дэглэлт нь тийм байна. Бүжгийн дэглэлт нь дууны чанарыг унгаагаад байна. За тэгээд Global Fan-ууд маань бол нэг иймэрхүү санаа сэтгэгдэлтэй иймэрхүү реакшнтай байна. За тэгээд энэ дээр нэмэлт гоё мэдээлэл одоо Jump дуутай холбоотой гоё мэдээлэл гэх юм бол одоо Солонгос төштөдөө ийм трендэд гарсан байгаа. Ер нь ихэнх баг Куданхсын гэхэр чинь ахлах ангийн хүүхдүүдээс ахуулаад ер нь айгүй том инфлюенсерүүд хүртэл Instagram-да ийм зурагнууд оруулаад эхэлсэн байлээ. Айгүй сонирхолтой гэтэнтэй айгүй сонирхолтой санагдсан. За. Тэгээд би бас дээрэс нь яаж ийм зураг эдитлж хийхээ нэг юм бичлэг оруулчих. Хайд маань ч гэсэн яа ди эдитлээд дагаж хийгээд Instagram дээр оруулаад үзэхгүй сонирхолтой шүү дээ. MV-ийн талаар бол угаасаа хангалттай зөндөө олон ютуберүүд ярьсан байлээ. Утас нагийн ч гэсэн зөндөө ярьсан байлээ. Одоо амар сонирхолтой санагдсан юмнууд нь гэх юм бол ерөөсөл Монгол болон Global Fan-ууд ютуберүүд юу гэж ярьсан байна. Ер нь ямар сэтгэлдэлтэй байна. Тэгээ дээрээс нь Солонгост ямар трендүүд ингэж үүсч гоё болоод байгааг хэлхийг та бүхэндээ зорилоо. Өнөөрөө дээрээс нь Солонгост төштэй те ер нь бол ингээд дуу гараад хандлт айгүй өндөртэй байх юм бол захын дэлгүүрээс ахуулаад итгэлгүүрийн дэлгүүр хүртэл бүр ингээд угсруулдаг байхгүй тэр дууг ингээл байнга тавиад идэг заяа. Яагаад гэвэл Солонгост ер нь худалдан авагч нар нь яг тэр дуунд нь татагдаж орж ирдэг. Яг тэр дууны ритмэнд нь тааруулж ингэж бас худалдан авалт хийгээд идэв юм шүү байгаа. Надад тэгж санагдсан. За тийм болохоор Baby Monster-ийн тэр Shish гэдэг дуу айгүй одолж гарч ирсэн штэ. Нөгөө нэг Better Up гэдэг дууга нэлээд сайн бүр ингээд level up хийж гарч ирсэн болохоор тэр дуу нэлээд сайн явсан. Гэтэл тэр дуу цацагдаал шууд тэр өдрөө гэд захуудын голоор байдаг дэлгүүрүүд бүгд тавьсан. За. Тэгсэн чинь Blackpink-ийн дуунууд юу ч тавигдаагүй лээ. Том моолуудад байдаг дэлгүүрүүд, за тэгээд захын дэлгүүрүүд, өөр ингэж ер нь бол дэлгүүрүүд Jump дууг тавихгүй лээ. Битээ гахах байхгүй. Яг тавихгүй юм бол тийм амар хандлттай дууг одоо удахгүй тавьж эхлэх юм болов. Гэтээ штэ тий Түндэмөнд байдаг нэг юм хятад дэлгүүр байдаг байхгүй юу? Одоо явж орох юм бол ингээ баахан дэлгүүрүүд байгаа заяа. Амар том юм том объектын дотор ингээд зөндөө олон дэлгүүрүүд байгаа. Тэр бол гэтээ битүү Jump-ыг тавьчихлаа Blackpink-ийн дууг. Тэгээд тэр нь болохоор яг хятад хүмүүс ингэж худалдаа 8 эрхэлдэг. Тэгээд хятад хүмүүс л орж өөрчлөлдөг. Тэгээд тийш орох юм бол яг нэг юм хятад байгаа юм шиг мэдрэмж авдаг заяа. Амар гой бараатай гэхдээ. За энэ чах. Дараагийн сэдв рүү оръё. Тоглолт боллоо штэ манайхаа. Тоглолт болчлоо. Аялын тоглолт штэ. Сөүлд энэ жирэг 2 өдөр болсон. Одоо LA-д явж байгаа ах тий. Ер нь бол хит хитэн гоё юмуд байна. Тоглолтын дээр бүр ингээд янз бүрийн iconic юмуд байна. За энийг эхлэхээс өмнө ямар алдартай хүмүүс ирснийг бөөнөрө харъя. Дуучид, жүжигчид, бусад гэж ангилсан байна. EXO хамтлагаас ирсэн байна. BTS-ийн J-Hope бол ирсэн. Гэхдээ LA-д болохоор RM, Suga 2 ирсэн байгаа харагдсан. Twice хамтлагийн гишүүд бас ирсэн байна. Seventeen хамтлагийн гишүүд ирсэн байна. Red Velvet-ийн гишүүдээс бас ирсэн байна. Winner, J-Idol-ийн Mini бас ирсэн байна. Le Sserafim, Treasure, Eve, Baby Monster ийм хүмүүс ирсэн байна. Жүжигчид болохоор ийм нь Lee Min Ho гэж хичээдэг шүү дээ тийм. Paint уншаад байвал зөндөө жүжигчид байна уу. Тэгээ дээрэс нь Ян захирлын охин ирсэн байлээ. Baby Monster-ха яг тэр дээдлийн ингээд тавцсан дээр хоорондоо ингээд бүжгэлжсэн чинь нэг мэдхгүй охин байгаад шүү. Хөш эн чинь юу вэ? Эн чинь хэн блэ гэд хайсан чинь манай нөгөө YG-ийн захирал Ян захирлын маань охин байсан юм бэ лээ. Тэйгүү хөрхөн хамт ингээд Blackpink-ийн тоглолтыг үзчихсэн. Тэгээ дээрэс нь Ян захирлын бас энэ бичлэг хөрхөн сэвэгдээд авсан. Ингээд Blackpink-ийг үзээд Ян захирал уйлж ийн гэл постлцсан байсан заяа. Гэтэ энэ бичлэгийг та нар харахаар уйлж байгаа юм шиг байна уу? Надад бол зүгээр ингээд нүдрөө нь ямараад ингээд нүдээ арчиж байгаа юм шиг харагдаад байсан заяа. Өөр сонирхолтой баримт гэх юм бол тоглолтын үеэр штэ те Blackpink-ийн нэрийн ус зарсан. 2000 воноор зарсан заяа. Энэ нь болохоор Deep Sea Drinking Water гэдэг 330 мл-тэй Blackpink-ийн ус зарсан. Үнэхээр бизнес хийж чадчихагаас YG өмнөх тоглолтынх нь тайз засалт, тайзны тэр одоо хэмжээ хэлбэр гэх юм уу? Тэр нэг хөөрхөн байсан байхгүй юу? Энэ удаагийнх болохоор мим болсон.
тайзна. Яасан гэсэн чинь нойлын суултууртай адилтгсан. Та нар ингээ харахад ямар харагдаж байна? Бас төс байгаа биз? Төстэй одоо би нэг харангуутлаа яг үннээ л хэлээ би Blackpink дуртай, хайртай. Гэтэ яг үндэ энийг хараад би үгтлээ хэлсэн заяо. Нэрэ нойлын суултуур шиг харагдчихтгөө гэж бодоод. Тэгээ та нар энийг юу гэж бодож байна? Яаж харж байна? Үгүй ээ гоё амар гоё сүртэй тайз байныг харж байна уу? Нэрээ л нойлын суултуур шиг харагдаж байна уу? Бичлэг эхлэхэд та бүхэнд хэлсэн дээ. Жисүү айгуух яригдсан Ружи өндөр хайлттай артист болсон гэд. За, нэгдүгээрт Жисүү штэ те яг тоглолт үзсэн хүний хувьд тэгээ дээрэс нь тоглолтыг одоо нэг үзэж байгаа хүмүүс байгаа штэ цуг. Тэр хүмүүсийн сэтгэлдээс сонсоход Жисүү маш гоё байсан. Айгуу харизматай заяо. Тэгээд Жисүүгийн бие үнэхээр гоё харагдчихлээ. Жисүү болохоор мөрөн айгуу тийм өргөн, тэгээд ташаанаас нэлийн өргөн, тэгсэн мөртлөө бэлхүүсэн ч гэсэн жоохон өргөн дөө. Них юм ярих юм биш. Тэгэхээр ингээд ер нь бол яг ийм адилхан болчиход байгааз ийм шулуун. Тэгээ тийм болохоор өмнө нь Жисүүт айгуу сонин хувц өмжлөд байдаг байсан байхгүй. Биднийх нь гоё яг тэр хэлбэрийн сайн тодтогож өгч чадахгүй. Жишээлбэл Жисүүд штэ те Лизагийн өмсдөг шиг, Женигийн өмсдөг шиг, Ружигийн өмсдөг шиг хувцсыг өмсүүлэх юм бол Жисүүд ерөөсөө зохихгүй. Амар сонио харагдана. Яагаад гэхээр эн чинь хүн болгоны биений пропорц ондоо байхгүй юу? Тэгсэн чинь энэ удаа гихтэр яг Жисүүгийн биений пропорцт нь тааруулаад агай гоё хувцалсан мөлий. Им нарийнхан дандаа мөртөө ийм хувцснууд тэгсэн мөртлөөсөө айгуу дэрвэр богинохон хормоотой. Тэгэхээр гоё нарийнхан ийм цээжтэй тэгээд ийм нарийнхан бэлхүүстэй мөр зэрлэг таацтай юм шиг харагдаж чадж байгаа байхгүй юу? Нэг ийм яг эс хэлбэртэй юм шиг харагдаж чадна гэсэн үг. Тэгэхээр энэ дээр айгуу сайн тооцоолж тоглолтын дээрээ бол хувцснуудыг нь бэлдсэн байлээ Жисүүгийн. Тэгээд тоглолтын дээр Жисүү гişүүдийгээ бүгднийг амар хүүрхэн ингээд халамжилж байгаа. Тэр өдөө хоорондынх нь ингээд хоорондоо тэрвэрлдэж байгаа, тэрвэрлдээд эргэлдээд ингээд бидний мөрөөдөл ингээд бэлчлээ штэ гэд ингээд тэр бол амар хөөрхөн байсан. Гэтэл тийм хөөрхөн байхад чинь яагаад Blackpink шиг харагдахгүй байна? Нэг юм дөрвөн хүнийг авчираад зүгээр нэг юм дуу дуулуулад байна гэж бодож байгаа юм бол надад тэр жоохон учирдагталтай санагдаж байгаа байхгүй юу? Ер нь бол гэхдээ Blackpink-ийг сайн мэддэг хүмүүс бол тэр нэг бүх нэвтрүүлэг влогуудын үзсэн л байх. За тэрэн дээр бол бүх гişүүд ярьдаг штэ тий. Жисүү онны байхгүй байсан бол Blackpink байхгүй. Яагаад вэ гэхээр жоохон охтууд байгаа штэ. Гэтэл тэр охтуудыг Жисүү халамжилдаг байсан. Яг л ээжийнх нь оронд ээж болж тэгээ бүх зүйл ингээд Жисүү ихчтэй, Жисүү оннытэй ингээд хамааралтай холбоотой гэж бөөнөрөө хэлжсэн учраас Blackpink Жисүү байхгүй байсан бол оршин тогтнож ийм өндөр байр суурьнд байхгүй байх нэ. Хичнээн мундаг авьяастай. Тэгээ хичнээн мундаг хүмүүс байсан ч гэсэн хооронд нэг юм нэгтгэж өгдөг хүн байдаг штэ тий. Найзууд дунд ч гэсэн тийм хүн байдаг штэ нэг юм хооронд нь гоё ингэж нэгтгэж өгдөг, vibe-ийг гоё олгож өгдөг тий. Ингээ хүн болгонд нэг юм анхаарал тавьдаг. Гэр бүлд ч гэсэн тийм хүн байдаг штэ. Тэр хүн нь бол Жисүү. Тийм учраас хичнээн мянга мундаг юм авьяастай зэрлэг харизматай тийм байсан ч гэсэн хооронд нь нэгтгэж өгдөг хүн хооронд нь гоё ингэж баздаг одоо баздаг гэхэр мох юм да хооронд нь ингэж нэг юм гоё байлгаж өгдөг хүн байхгүй байсан бол энэ хүмүүс чинь тэгэл өөрөөсөө дураараа яваад өгнө шүү дээ тийм үстэй эсвэл амар шантраад ингэ бэлтгэгдээд байж захта шантраад явах үе бэ штэ тэгээ тэр болгонд ингэж Жисүү тусалж исэн гэсэн тэр бөөнөрөө Жисүүг ингэж муухай харьцуулдгаа бас жоохон болцгоё гэх юм уу Монгол фэнүүдтэй хандаад дараачих болохоор Руже байгаа. Руже болохоор өөрийнхөө соло дугаараа Apart дурэ APT-г дуулсан байгаа. Гэхдээ нэг фэнийг тайзан дээр гаргаж ирсэн. Тэгээ тэр нээр хөөрхөн охин байсан. За тэгээ миний харахад тэр яг ахлах сургуулийн л охин шиг харагдсан. Эсвэл их сургуулийн нэгдүгээр анги юм болов? Тэгж харагдсан. За тэр хоёр бүр яг л юм ихчдүү хоёр шиг тий аим хөөрхөн байсан твэрэлдээл гарын хөдөлж алхаал хамт дуулаад бүжиглээл тэр надад үнэхээр гоёсэн би ингээд яг гişүүн болгоноос яг сэвэгцэн сенсац нэрээ яваад байгаа шүү заяа дараачихын Жени LA дэх тоглолтын дээрээ ийм үйлдэл хийжээ энэ юу вэ гэхээр дуугаа дуулж агаад ингээд цээжээ гаргасан гэтээ цээжээ бүр тэр чигт ингээд гаргасан биш шүү зүгээр ингээд дотор хувцас харуулсан гэсэн үг. За тэгэл энэ битүү юм болсон. За. Йоо, Жени бүр зүгээр л одоо ингээд би бол Жени. Би өөрөө хүснэг хийн. Одоо би бол жинхэнэ Жени гэдгийг ингээд харуулж байна гэдэг байгаа.
Тэгээ энэ болохоор яг хоо зарим хүмүүс болохоор ямар бүдүүлэг юм бэ? Тэг ингээ K-pop idol гэж чи K-pop idol-ийн зүг зөрчиж ийн энэ төр гэсэн мерсэр хүмүүс бол байсан заяа. Гэхдээ тэр нь миний цээжийг хар гэж байгаа юм бол биш штэ. Тэр нь юу вэ гэхээр өмсөн дотор хувцас нь like Jenny гэсэн ийм бичгтэй дотор хувцас байсан байхгүй юу. Тэгээ тэрийгээ л чааваас харуулж байгаа. Дараачих нь болохоор Лизагийн өгцөг амар өөр болсон байна гэсэн. Би энийг яагаад ингэж хэлж байгаа вэ гэхээр нөгөө нэг яг урд нь үзсэн Монгол охин байсан байхгүй юу. Бүр яг ингээ нөгөө Blackpink гэд хоёр суудлаа байдсан шүү дээ тий. Тэрнийх нь бүр яг урталт нь ингээ үзсэн заяа хүн болохоор Лизагийн өгцөг бүр амар ондоо болсон байна гэсэн. Амар гоё хэлбэртэй. Гэт амар төгс өгцөг байна гэсэн заяа. Өмнө нь олон Лиза тийм өгцөгтэй байгаагүй гэтээ одоогийн өгцөг нь бүр үнэхээр тасархаа болсон байна гэсэн заяа. За би нэг иймэрхүү мэдээлэлүүд бэлтлээ. Та нар тэгээ надтай гоё хуваалцах мэдээлэл байна уу? Доор бичээрэй хөөе. Комент бичээрэй. Энд тэгжилээш тэр нь ингэжилээш нэрээ тэрийг мэдсэн үү гэд надад хэлээрэй. Өөр гоё мэдхгүй юмуд байна уу миний? Өөр гоё үзчихээр ютуберүүд байна уу? Хэлж өгөөрэй заяа. Тэгээ нэр нэмэлт мэдээлэл. Та нар энийг сонсох уу? Яах вэ? Сонсмоор байна уу? Сонсмааргүй байна уу? Энэ ихтэй хүнээс сонссон шүү заяа. Хайраас үдсэн хүн нас хэлсэн байхгүй. Blackpink гэсэн хоёр судалгаа штэ. Тэрэнд чинь бас нэлийн хөрхөн мөнгө төлж ээж суу штэ. Тэгсэн чи арталтныг хоёр хажуу шив суудсан байсан гэсэн заяа. Нас ахимаг. Тэгмэлээ хоёр талд нь бас нэг хоёр ажимаа суудсан байсан гэсэн заяа. Одоо ажимаа гэхин чааш эмодер гэх юм уу? Тим нэг ахимаг насны ихч нар суудсан. Талд ярьж байгаа нь амар сонсогдоод байсан гинэ. Тэгсэн чинь юу гэж ярьжсэн бэ гэсэн чинь хүшээ Лисагийн өгцөг бүр амар гойлцсон байна. Хүүе Жисүүгийн хөхний арай жоохон томорчихсан ч юм уу гэж ярьж ийн гэж байна. Хад бүртнийг сонсоо ямар цаарсан бэ гэж утсан цаа. Та бүхэнд Blackpink-ийн дуу ямар санагдсан? Дээрээс нь тоглолт та нарт ямар санагдсан? Хаттай бүх зүйлсээ хуваалцаарай. Дараагийн бичлэг хүртлээ түр баа.